Сайн байцгаана уу манайчуудаа. Ингээд та бүхний маань X-ийн тухай уншлагын 3 дугаар бүлгийн нэмэлтэн уншихад бэлэн болсон байж байна. За эхний асуулга бол таны X яг таны талаар ямар бодолтой мэдрэмжтэй байна вэ гэдэг асуулган дээр бол Page of Sword гарч ирсэн. Тэгэхээр таны X яг одоогоор нэлээд эргэлзээтэй. Ерөөхдөө бол жоохон гомдолтой гэх юм уу? Тань руу нэг тийм сөрөг өнгө айс бүхий тийм бодол мэдрэмжтэй. Гэтэ тэр нь бүр хитрхи тийм сөв токсик бол бас биш шүү заяа. За тийм байна. Тэгээд таны X бол таныг дотроо маш ихээр харж байгаа. Ерөөхдөө судалж байгаа, бодож байгаа тий ойлгохыг хичээж байгаа. Тийм одоо байсан боловч гэх юм уу? Одоо хичээдэг байсан боловч та хоёр хамт байхдаа гадагшаа яг таныг аливаа зүйлээ илэрхийлэхдээ илүү нөгөө дүрс хийж илэрхийлдэг, үйл ойлголцдог, буруу ойлголт амгаалдаг тийм байсан. Тэгэхээр нөгөө яг X-ийн чинь яг дотор яг нэг талдаа ингээд тухайн ингээд болж байгаа өрнөл нөхцөл байдлыг яг шинжилж, шинээр нь харж эргцүүлээд одоо анализ хийж дүгнэх тийм шатн дээр явж байна гэх юм уу. За judgment үзэр гарч ирсэн. Тэгэхээр харилцаанд илүү нөө шудраг байхыг хичээж байгаа юм уу? Өөрийгөө чурахгүй, өрөөлийг чурахгүйгээр яг энэ харилцаа үнэхээр хойшид ахаад нийлүүл үргэлжлэх юм уу? Яг нөө эцсийн харилцаа мөн байх юм уу? Удаан хугацаанд оршин тогтнох уу гэдэг нэг иймэрхүү эргэлзээнүүд маш их байгаад байна. Бас тэгээ саан үзрэг маань бас доош харж буусан. Тэгэхээр тодорхой хэмжээний нөгөө хойшид урт удаан үргэлжлэх харилцаа мөн гэдэг дээр итгэл нь нэлээд сул гэх юм уу? Итгэл найдварын маш дутагдaltaй иймэрхүү байгаад байна. Нөгөө талаараа бас truth үзэр маань доош харж буусан болохоор өөрөөсөө үнэн байдал бас нууж байгаа. Өөрөө дотроо зөрчилтэй байгаа гэлтэж байна. Нэгэсний өөрөөр хэлбэл таны X таныг мартаж чадахгүй байгаа, дотроо дахин бодож байгаа ч гэсэн өөрийгөө таныг ч ерөөхдөө илүү зөв үннээр нь харах, зөвөр харж чадахгүй нэг эргэлзээндээ гатсан нөгөө мэдрэмж, логик бодол бүх зүйл нь хоорондоо ингээд иш хайш яаш гэсэн. Шууданд хийсэн мянган өхөрний ивэр гэдэг үлээ нэг тэрэн шиг гэсэн үг тийм. Яг тийм байгаад байна гэсэн. Тэгэхээр нөгөө цэгцтэй бодож чадахгүй байна. Цэгцтэй одоо өөрийн гэсэн ойлголтыг ч авч чадахгүй ерөөхдөө ингээд маш юм нэг бухимдалтай бас буруу илэрхийлээд байгаа нэг иймэрхүү маш юм ойлгомжгүй гэх юм уу? Эрс тэсэн юм өнгөсүүд ингээд гарч ирсэн иймэрхүү байдалтай байна. Тэгээд integration үзэр гарч ирдэг нь бас дотоод тэнцвэр алдагдсан байгааг бас илтгэж байна. За иймэрхүү дүр зураг бол харагдаж байна. За таны X яг танд юу хэлхийг хүсэж байна гэдэг дээр бол passion үзэр гарч ирсэн. Тэгэхээр тэр үн танд яг хэлхийг хүсэж байгаа зүйл нь бол би чам руу татагдж байна. Чиний эрч хүч, сэтгэлийн тэр дулаан байдал те соронзон мэд дээр одоо татах чанар намайг одоо ч ингэж бүх зүйлийг татсаар байна гэдэг ийм зүйлийг бол хэлүүлж байна. Тэгэхээр тэр хүн та хоёрын харилцаанд байсан одоо гал халуун байдал одоо хүсэл таталцлыг ерөөхдөө бол мартаж чадаагүй. Гэхдээ яг одоо ч гэсэн сэтгэл зүрхээрээ ерөөхдөө бол танд яг хүлэгдсэн мартаагүй үргэлж бодостой ч гэх юм уу татагдсан тийм байдалтай байгаад байна. За тэгвэл дараагийн асуулга нь болохоор таны X танд яг та хоёр ерөөхдөө эргэж нийлэх үү гэдэг асуулга байгаа. Тэгэхээр энэ дээр бол Four of Pentacles гарсан. Тэгэхээр маш энэ нөхцөлөд маш тодорхой харагдаж байна. Нийлэх одоо бүрэн боломжтой харагдаж байна. Гэхдээ энэ дээр нэг сануулга нь болохоор нуугдж байгаа энерги нь нийлэх ч гэсэн эргээд нөгөө бие биенээ их хоорондоо их байрцалдах те бие биенээ нэлээд контролдох, илүү өөрөө өөрсдийнхоороо зүтгэх тийм иймэрхүү зүйлүүд бол адилхан дагалдаад байна. Би чамайг тавьж явуулж чадахгүй одоо чамайг алдахыг хүсэхгүй байна гэдэг ч юм уу тиймэрхүү нэг тийм айдсан дээр тогтож байгаа тиймэрхүү зүйлээс үүдэлтэй юм трама ч юм уу тиймэрхүү зүйл бол та хоёрын одоо дахиж нийлэх тэр боломжийг үүсгэж байгаа юм уу боломжийг үүсгэж байгаа тийм их усүр. Гэхдээ энэ харилцаа бол яг нөгөө эрүүл үү гэхээр эрүүл харилцаа биш бас уяатан тийм харилцаа бол биш байх болцсохгүй байна шүү гэдэг ийм зүйлийг бол бас давхар хэлж байна. За нэгэнт одоо дахиж нийлэх үү гэдэг дээр тийм гэж гарч ирсэн учраас би та хоёрыг хизээрч нийлэх боломжтой вэ гэдэг дээр бол үзэж өгсөн байгаа. Тэгэхээр within 3 months гарч ирсэн. Тэгэхээр 3 сарын дотор харилцаа эргэн сэргэх, дахин уулзах, холбоо барих, холбогдох учрах ийм боломжууд байна. Гэхдээ энэ нь бол та хоёрын мэдээж хоорондын шийдвэр харилцан ойлголцоход хэр бэлэн байгаа аль талаасаа хэр одоо юу байгаа бэлэн одоо нээлттэй байгаа гэдэг тэрнээс мэдээж шалтгаална.
Гэтэ боломж нь бол бүх одоо боломж нь бол нээлттэй байна гэж харагдчихна. За нөгөө талаар бол ямар нөхцөл бүрдэж яг нийлэх вэ гэдэг дээр болохоор 7-Up-ийн цаг бол гарч ирсэн. Тэгэхээр илүү төвчээртэйгээр алгуураар гэх юм уу баг багаар одоо харилцааны суурь тавих хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар талаар яг харилцаанд одоо нэлийн бүтээлч, эрч хүч, дэм шинжиллийн тэр хүсэл эрмэлзлийг сэргээх шаардлагатай. Харилцаанд нэлийн creativity байх хэрэгтэй. Илүү нөгөө өмнөхөөсөө бүр илүүгээр адал явдалтай, бүр илүүгээр халуун дулаан, бүр илүүгээр романтик ч юм уу тиймэрхүү байх. Нөгөө талаасаа болохоор sexuality energy доош гарч босон. Тэгэхээр нөгөө зөвхөн бие махбодын таталцалтай биш. Илүү нөгөө гүн сэтгэлийн холбоонд, оюун санааны холбоонд суурилсан татагдал хийвэл бас харилцаа илүү удаан байна, доктортой байна гэх юм уу. Тиймэрхүү байна. Өөрөөр хэлбэл нөгөө зөвхөн хүсэл тачаал хуучин дурлалын дурсамж гэх юм уу, төрхөн зургийн тиймэрхүү татагдлаас илүү харилцан бие бинийгээ итгэсэн, итгэл, харилцан бие биендээ өгж байгаа боломж, харилцан нөгөө ухаарал, ухамсар, сэтгэл зүйн тэр өсөлт, хөгжил тиймэрхүү зүйлүүдээр суурилсан шинэ орон зайг бий болгож чадах юм бол дахин нийлэх бөгөөд тэр харилцаа нь илүү доктортой удаан байна гэсэн үг шүү. За гол гаргалгаа нь яг ингэж гарч ирж байна. За тэгвэл та X-тэйгээ эргэж нийлэх юу хэрэгтэй юу гэдгийг бол асууж өгч байгаа. Энэ дээр бол 7-Up Sword гарч ирсэн. Тэгэхээр энэ бол хамгийн чухал тохиол гарч байгаа. 7-Up Sword бол илүү нөгөө итгэл алдагдах, эсвэл илүү хуурмаг байдал ч юм уу, эсвэл нууцлаг тиймэрхүү зүйлсийн тохиог бол илтгэж байна. Тэгэхээр энэ харилцаанд яг таны хувьд бол яг жинхэнэ үннээрээ одоо энэ харилцааг эхэлж чадах уу? Энэ хүн одоо дахин итгэлийг чинь төрүүлж чадж байгаа юу гэдэг нэг иймэрхүү нэлээд суйртай, буйртай ийм асуудлуудыг өөртөө тавьж, ийм асуулгуудыг өөрөөсөө асууж байж нийлээрээ яг нийлэх тэр анхны нөгөө мэдрэмж юм ямар үндслэлтэйгээр нийлээд байна, ямар өрнөлтөй нийлж гин, ямар бодол санаатай нийлж гин тиймэрхүү зүйлүүдэд нэлээд анзаараад тэр нь одоо зөв байвал ерөөдөө харилцаа удаан үргэлжлэн тэр нь мэдээж буруу зүгээр зөвхөн төр зургийн бие биендээ татагдсан байдал, төр зургийн нэг юм сонирхол, зүгээр л нэг юм жижиг юм зүйл дээр суурилсан байвал одоо бас л харилцааны чинь хугацаанд гэсэн юм жижиг багал байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нийлэх боломж мэдээж бүрэн дүүрэн байна. Тэгээ заавал нийлэх бүрэн дүүрэн байна гэд заавал нийлэх одоо боломжтой гэсэн үг бас биш шүү гэдгийг бас анхаараарай. Мэдээж өөрийгөө хамгаалж өмнөх алдаагаа давтахгүй тулд илүү үнэнч байх харилцаандаа илүү шудраг байдлыг илүү гол шалгуураа болгож байж нийлэх хэсэг тэрхүү шийдвэрээ бас гаргаарай гэж зөвлөж байна. За ингээд жаахан давтаад бас дүгнэлт хийх юм бол таны экстент татагдсан хിവэрэ байгаа юм байна. Гэхдээ маш их эргэлзээ, бодлын зөрчилтэй, дотоод бодлын зөрчлүүд маш их байгаа юм байна. Та хоёрын хувьд бол эх 3 сарын дотор бол дахин уулзах, холбогдох, нийлэх юм боломж бол бүр маш өндөр байгаа юм байна. Гэхдээ та хоёрын харилцаа бол зөвхөн би яг өмнө хэлсэн ямар нэгэн жижигхэн сэтгэл хөдлөлөөр эсвэл хүсэл тачаалаар иймэрхүү зүйлээр суйрлахгүй жинхэнэ үнэнгээр, жинхэнэ бүтээлч байдлаар, жинхэнэ шинжилэлтээр тогтж ижил харилцаа доктортой хойш явна шүү гэдгийг маш сайн анхаараарай. Тэгээд хэрвээ дахин нийлхийг хүсэх юм бол илүү нөгөө аль талаас амин үнэнч шудраг байдал, нөгөө илүү ихтгэлцэл, илүү хүндлэл, нөгөө илүү хувийн орон зай, нөгөө шин эхлэл гэдэг ингээд бүх зүйлээ шинжлэх одоо нөхцөлтэйгээр гэх юм уу харилцан тохиролцсноор бүх зүйл дээр бас тодорхой хэмжээний ухамсарыг ойлголтуудыг авч чадсан нь гэдэг энэ бүх зүйлийг тийм гэж хариулж байвал суурь тавих шаардлагатай гэдгийг бол хэлж байна. Тэгээ 7-Up Sword-ыг санаж байгаарай. Өмнөх шиг одоо өөрийгөө юу гэдгийг өмнөх харилцаа хэрвээ ухамсарын өсөлт, оюун санааны өсөлт сэтгэл зүйн өсөлт, сүнсний өсөлт иймэрхүү өсөлтүүдийг хийхгүйгээр зүгээр нийлэх юм бол өмнөх харилцааны асуудлууд, маргалдаанууд, зөрчилдөөнүүд иймэрхүү зүйлүүд яг адилхан татагдана. Тэгээд яг адилхан байдалд орчноо. Тийм учраас яг өсөлт хийж чадсан нь одоо түрүүний хэлсэн бүх зүйлсийг дахин давтаж харж иж энэ бүхний гол шалгуураа болгож иж энэ бүхнийг үндслээ болгож иж нийлэрээ гэдэг ийм мессежүүд өгсөн байна. За ингээд уншлах нь бол маш тод бөгөөд товч тодорхой хариултууд гарлаа. Тэгээд моночудаа бүгдэнд нь аз амжилтыг хүсье. Баярлалаа.